Үр шилжүүлсэн суулгахын шаардлагатай вэ мөн тэр яаж ажилладаг вэ? Хэрэг бие даан жирэмслэх боломжгүй бол нөхөн үрчхэн эмч in vitro botox санал болгоно. Бие даан жирэмслэх боломжгүй болох олон шалтгаан нөхцөл бий. Жишээлбэл умаан хоолойн бөгсрөл, спермограммын муу үзүүлэлтүүд эсвэл удамшлын шалтгаанууд. Үр шилжүүлсэн суулгах нь хорт хавдар үүсгэдэггүй. Энэ сэдвээр хийгдсэн бүх судалгаа найдвартай өгөгдөл өгөөгүй байна. Үр шилжүүлсэн суулгахын хөтөлбөр юунаас бүрддэг вэ? Эхний шат бол үдслэх шинжилгээ, хоёр дахь шат нь өндгөн эсийн боловсролтыг өдөх хэмжилгээ, сүүлчийн шат нь өдөр бүр хийдэг ердийн ярьсан доорх тарилга. Гурав дахь шат нь поликус цоолох буюу өндгөн эсийг авах үйлдэл юм. Дөрөв дахь шат нь үр тогтолт ба үр хөврөлийг үүсгэх үйл явц бөгөөд үүнийг ихэвчлэн эмбриологч хариуцсан хийдэг. Тав дахь шат нь үр тогтсноос хойш 5-6 хоногийн дараа үр хөврөлийн хөгжлийг үнэлэх явдал юм. Мөн энэ үед үр хөврөлийг умаж шилжүүлсэн суулгах үйл явц явагддаг. Бас үлдсэн үр хөврөлүүдийг хөдөлж чаддаг. Үр шилжүүлсэн суулгахын анхны хөтөлбөрийн дараа жирэмслэх магадлал ойролцоогоор 30% байдаг бол 2 болон 3 дахь удаагийн дараа 40-50% болж нэмэгддэг. Дүгнэж хэлэхэд үр шилжүүлсэн суулгах нь айх юм биш, өвдөлттэй ч биш. Бүх үйл явц 14-20 хоног үргэлжилдэг бөгөөд жирэмслэлтэнд хүрэх, хүүхэдтэй болох хамгийн үр дүнтэй арга юм.